Монголын хамгийн халуун яриаг өрнүүлэх номер 1 залуусын сонирхолтой өгөөж ихтэй яриа энэ өглөө энд эхэлнэ. Good morning Mongolia. Монголын номер 1 өглөөний радио шоу. Бена. Бен. Сайда бид нар нөгөө Good Morning Mongolia-гийн баг байна. Тий. За бид нар Юнсан яг дээр ирсэн байна. За таны вагон хэдэд бох уу? За 17 цаг 3 минут. За окей. Бид нар хүлээж байна. За удахгүй уццгаая. За Good Morning Mongolia шоуны Магна Батма хоёр нь одоо Юнсан яг дээр ирсэн байна. За одоо бид Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад цугаа онц бүгд бүрэн эрхт элчин сайд Сухольцтойгоо бүгд уулзах гээд хүлээж байна. Ингээд удахгүй холбогдоод тэгээд нөгөө манай шоунд ингээ оролцооч ярилцлага өгөөч гэсэн чинь окей гэсэн. Тэгээд нөгөө аягүй болон уулзалтууд дунд ингээд нөгөө богинохон цагт нь авах гэж байгаа учраас цагаа хэмнэх үүднээс шууд алтергийн тосоод машин дотор цуг яриад тэгээд гоё яриа аваад явчих. Тэгээ уулзчихлаа бол хаана уулзах нь ямар маа тийм үстэй. Тэгээд хэдүүлээ хамт бродинг тосоод шууд ингээ хөтлөө цуг явчих. За тэгээ мэдээж элчингийнхаа одоо холбогдох хүмүүстэйгээ албаны хүмүүстэй хамт явж байгаа машинтай бид нар бүгдээ хамт явж байгаа. Ингээд удахгүй уулзцгаая. Үйл явдал за тэгээд ард иргэдийн монголчуудын дунд одоо яг элчин сайдын яамны зүгээс бас юун дээр илүүгээр төлөвлөж ажиллаж байна те. Тэр талын юмнуудыг бас амьдарч байгаа 60 мянган чин иргэдийн үндсэндээ нэг за оюутнуудаа оруулаад хууль бусаа оруулаад ингээд тооцох юм бол 40 орчим мянган яг богиноны аяллаа нөгөө нэг C3 гэж яриад байгаа шүү дээ. Богино аялал жуулчлалын визээр ирж байгаа иргэдийн чинь 3 сарын виз үү? Тийм 3 сарын виз. 3 сарын визнээр ирж байгаа хүмүүс маань би хугацаанд буцаж гин гэж хараад байгаа. Сүүлийн 2 жилд. Тэгэхээр нэг заавал нэг одоо тийм хүчний одоо нөгөө нэг баримтлагаа энэ тэр эсвэл нөгөө сайн дураараа буцах энэ аян мэдээж яг үргэлжилж байгаа. Гэтэ тэрнээсээ илүүтэйгээр би сая бас замдаа явж байхдаа дахиад тоонуудаа хараад өмнө шинжилгээ хийж явж байлаа. Тэгэхээр нөгөө богино хугацаагаар 90 хоногийн хугацаатай ирж байгаа иргэд маань яг хугацаанд буцаад байгаа учраас бас харлалт бол одоо хууль бусаар оршиж байгаа иргэдийн тоо бол бага байна. Гэхдээ нэг зүйл надад дахиад жоохон санаа зовоогоод байна. Тэр нь юу гэхээр надад 19 мянган байсан оюутны тоо маань энэ жил 20 мянга болчихлоо. Тэр дотроос хэлний курсээс мэдээж яг бакалавр руу дамжиж орж байгаа. Гэхдээ нөгөө 14 мянга дотор чинь ямар английн визтэй хүмүүс маань одоо хууль ус хөдөлмөрийн зах зээл рүү шилжээд байна гэхээр бага хувийг бас нөгөө нэмэгдэж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэрнгээр оюутнууд маань ажиллаад. Оюутны визээр ирээд тийм тэгээ нөгөө хэлний курс сурч байгаа нөгөө хэлний курс чинь бол одоо бүх зардлаа ингээд өөрсдөө гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр санхүүгийн хүндрэл тооцооллоо хийхгүйгээсээ яваад тэгээ ирээд нэг 6 сар ч юм уу авчирсан бүх мөнгөө тийм ээ. Ингээл байр сууц, хоол унд, хөмсөх хувцах гэдэг ингээл дараа нь яах вэ гэж тэгтэл нөгөө орлогын их өсвөрөө байхгүй учраас хөдөлмөрийн зах зээлээр шууд шилжчихээд байгаа юм болов гэсэн ийм зүгээр дүн шилжгээ хийгээд тэгээ бид нар яг оюутнууд руу чиглэсэн ажлуудыг бол ерөнхийдөө хийгээл байгаа л да. Тийм одоо эх 7 хоногоос эхлээд энэ 7 хоногийн сүүлээс эхлээд бид нар оюутнууд руугаа чиглэсэн кампанит ажил нөгөө нэг энэ сууж байгаа. За. Вайн сууж байгаа. нөгөө Энэ шиг. Тэгээд нөгөө оюутнууд маань их олон байгаа. Ялангуяа хэлний курст чинь ирж байгаа оюутны тоо чинь нэг 8 9 орчим байгаа шүү дээ. Одоо 20 мянган оюутны чинь үндсэндээ нэг 9 мянган бол хэлний курст ирж байгаа байхгүй. Хэлний курс гэдэг чинь нэг жил сурна. Үндсэндээ өөрөө баг бүх зардлаа гаргана тий. Эрүүл мэндийн даатгал, байр, түрээс, тэгэл идэж уун, хоол, хонд, өмсөж зүүн, явц сон гэл. Тэгээ эднэргээ аягүй сайн тооцоолж ирж байгаа байхгүй. Энэ хүмүүс нөө нэрэл нэг
өөрсдийнхөө байгаа мөнгөөр нэг 3 сар, цаанаа 6 сар. Тэгэл за би хөргөжлүүлээ сурах уу? Эсвэл би хөдөлмөрийн зах зээлээр гараад бас нэг 5 төгрөг олох уу? Тэгээ саяны тэр нэг хараад байгаа статистикэн дээр ер нь тэр чиглэлийн хүүхдүүд маань жоохон харалчих гад байна. Гэтэ бүр их тоогоор биш л дээ. Гэтэ нөгөө одоо жишээл юу гэдгийг нэг тодорхой тоо байлаа их төвчлөлтэй харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр миний яг тооцоолж ирсэн их зөв болоод байна. Бид нэр солонгосуудтай ярихдаа эдний засгийн газрынхаа холбогд хүмүүстэй ярихдаа ч гэсэн ер нь оюутны чиглэлээр ирж байгаа хүмүүс төр жоохон бодлого гаргахгүй бол нэг талаараа манай засгийн газрыг одоо хууль ёсоор иргэдийн тоог багсах гэдэг. Тэгээ багсахын тулд бид нар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хууль ёсны дагуу байгаад буцах, тэ зорилгоороо буцаад ингээ явах энэ төр компани дэвшлүүдийг маш их хийж лээ л дээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд манай фэйсбүүкийг харах юм бол маш олон сэрэмжлүүлгүүд, маш олон анхааруулгууд, маш олон кейсүүд ингээд гаргаа яваад байгаа. Гэхдээ тэгээд оюутнууд руугаа жоохон ажил хийгээд эх 7 хоногоос одоо энэ 28-наас эхлээд бид нэр сургууль болгонлоо ер нь очиж хариуцлагатай амьдрцгаая гэдэг нэг тийм аюун өрнүүлэх гэдэг өрнүүлээд эхэлж байгаа. Тэгэхгүй бол нөгөө оюутнууд маань хамгийн эмзэг бүлэг нэгдүгürt хууль ёсоор одоо болох статусаа, хууль ёсны статусаа алдах юм эмзэг мэдээлэл байгаа учраас ингээ эмзэг хялбар замыг сонгох гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр үгүй та нар ингэх хэрэгтэй. Дээрээс нь мэрэгжлийн сонголтыг нь бид нар бас ингэж урамшуулж одоо орчин үеийн солонгос ялангуяа зах зээл дээр яг ямар мэрэгжлүүд илүү хэрэгтэй байна, хэрэгцээтэй байна. Хэрэв та үнэхээр солонгос сургууль төгсөө солонгос мэрэгжил эзэмшээ зах зээл дээр гараад ажлын байртаа болъё л гэж бодож байгаа бол ямар мэрэгжлийг сонгох хэрэгтэй бэ гэдэг хүртэл зааж өгөх гэж хэлж ярьж явж лээ л да. Тэгэл тэр утгаараа бас нөгөө техник мэрэгжлийн политехникийн сургуулиудтай хамтрал. Дээрээс нь хамгийн эмзэгүүд нь болох манай оюутнууд хувьд гэмт хэрэг толгочих гэдэг. Баг залуу. Тийм, баг залуу нөгөө дөнгөж 19-20 тэгэл хүүхэд ингээл 10 жилээсээ шууд төгсөөл гадаад гэдгийг юу мэдэхгүйгээр баг ихэнх нь ирж штэ. Тэгэхээр чи эдний орчин өөр, ахуй өөр, соёл нь өөр, амьдралын олох өртгөн хүртэл өндөр тэгэл ингээл айгүй олон асуудалтай байгаа учраас эднэртэйгээ та нар ингэх хэрэгтэй. Гэмт хэрэг та нар хялбар аргаар мөнгө олох ийм юмрөөс татагдаж болохгүй гэл. Тэгэл тэр чиглэлийн юмнуудыг гэмт хэрэгээс сэргийлэх юмнуудыг л нэлээ хийж ин да. Уг нь одоо нэг үеэд бол Монголд нөгөө солонгост хууль бусаар амьдрах, харлах одоо ашиггүй болсон, дэмий болсон. Сургуульд нь сайхан сураад солонгосын одоо том компаниудад аль биесээр орж ажиллах чинь өөрөө баг мод болоод нь штэ. Одоо Монголд тэгэхээр тэнд нэг ийм тренд эхлэхээр энд бас хууль бусаар оршин суух нь жоохон багасах юм болов гэж бид нэр ажиллаад байгаа тийм юм анзаарэгдэж байна. Бид нар бол Монголд бол одоо тэгж ярьдаг болчиход байгаа байхгүй. Солонгост харлах одоо ашиггүй болсон. Одоо ингээд наашин цааш нь яваад гоё 8 бизнес хийгээд тий нөгөө технологи хөгжсөн, маркетинга бас хүн болгонд ор бүрнээ айтайхан хийж болоод байгаа болохоор хэн харж яах юм бэ гэж найзуудтай өмнө чинь одоо солонгос очсон нь одоо тэгэл анаа үйлдвэрлэл ажил гэдэг байсан бол одоо бол үүдтэй тэрэн шиг дэм юм байхгүй. Одоо сайхан ингээд эрхчлөөтэй нааш цаашаа явж исэн дээр болцсон гэдэг ийм яриа Монголд гараад байгаа болохоор бас жоохон айтайхан цаг ирээд байгаа болов гэж бид нар бас тэгж найдаж хараад байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ манай тий нэг айхтар бидэнд бол анзаарч юм байна. Бид нэг өдөр тутмын юу авах ш мэдээлэл авах шүү дээ. Гэхдээ зүгээр ингээд манайхан илүү одоо гадагшаага зорчоод бас илүү мэдээлэлтэй болоод байна л да тий. Тэгээ энэ улс чинь ч гэсэндээ өөрөө өртгөн аяг өндөр болоод байна шүү дээ. Хөгжингөө орн болцсон. Тэгэл нөгөө хандилагч орн болцсон. Хүлээн авахч биш. Тэгээ тэр утгаараа энэ байрны зардлууд хамжиргааны өртгүүд ялангуяа одоо бол энэ нефтийн хямралаас болоод ер нь 30% нэмэгчлээ шүү дээ бүх бараа энгийн барааны бүтээгдэхүүн бүгд нэмэгчлээ шүү дээ тий. Тэгэхээр энэ утгаараа бас дээрэс нь яг магадгүй эн чинь нөгөө манайхан л усаа нөгөө ам дамждаг ч яг л үнэн багхгүй юу тий. Энд ирээл өстө халаад гэж аймгийн хөнгө олж जैन тий. Та нарын тэнд зовж олж байгаа мөнгө чи энэ дээрээс ингээл олж гоо яг амьдрал дээр тийм биш шүү дээ. Энийг олохын тулд адилхан өндөр олоход маш их хүнд даваад туулна. Тэгэл тэр нь магадгүй ам дамжаад хүмүүсийн ярианд очиод тэгэл аль болох нөгөө ихэнх гарч байгаа бизнес нь дандаа 90 хоногийн бизнес шүү дээ. Тэгэл 90 хоногийн хугацаанд бол ер нь буцаад байна гэж харж байгаа учраас тэр тоо багасаад байна гэж харж байгаа. А тэрнээс өмнө нь одоо юу гэдгийг ирээд бичиг баримтгүй болоод хууль ус болцсон иргэдийн тоог ингээ харах юм бол нийт 14,000 дотроос бол 2 жилээс дээш байгаа иргэдийн тооч нь дийлэнх нь байгаа байхгүй. Тэгэхээр өмнө нь нэгэнт ирсэн хүмүүс нь бол одоо тэгээд тэр чигээр өөрхий тэгэл амьдралаа залгуулах гал явж штэ. А үлдсэн одоо дөнгөж шинээр яаж байгаа усуд нь бол бас тэ 90 хоногтой байгаа л тайлбарлах хугацаанд байгаа л тэгэл эн чинь нөгөө нэг удаа ирэхэд, хоёр удаа ирэхэд, гурван удаа ирэхэд олон удаагийн виз олгол эн чинь бас нэг заавал энд байнга суугаад
байнга ажил хийгээд орлого олохоос илүүтэй бас нэг наан цаана яваад бизнес хийх юм нь бас их хөгжөөд шүү дээ. Манайхан ч гэсэндээ их янз бүрийн бизнесүүд хийгээд авах шүү дээ. Тэгэхээр тэр магадгүй нөлөөлөд байгаа. Одоо энэ 60 мянган хүн дотор Солонгост албан ёсоор бизнес эрхэлж байгаа хүмүүсийн тоо ер нь хэр байх юм бол өсөлт энэ юм анзаарч байна. Яг бизнес эрхлэгчийн гэдэг статусын визтэй хүний тоо бол их зөөхөн шүү дээ. Биднийх чинь бас өөрөө бас шалгуур өндөртөө нөгөө хөрөнгө оруулагчийн виз гэж ярьдаг. Тэр нь бол жоохон шалгуур өндөртөө. Тэр нэг 300 орчим иргэн бол яг тэр бизнес статустай байдаг. Зүгээр 60 мянга дотор ингээд аваад үзэх юм бол за 20 мянга нь оюутны визтэй. За ингээд 14 мянга нь бол мэдээж хууль ус гэдэг. За ингээд үйлчлэнийг харах юм бол ингээд дагалдангийн визүүд, гэр бүлээрээ амьдарч байгаа визүүд, эсвэл нөгөө хөдөлмөрийн гэрээтэй гэж ярьдаг шүү дээ. Манай мэргэжлийн бус ажиллах хүчин ингээд гэрээний гэдэг. Тэр чинь одоо 3800 шүү дээ. Тийм. Тэгэхээр чин тэр визээр орж ирсэн 3800. За хүнтэй гэр бүл болсон гэдэг ингээд 2000 гадаад иргэн буюу солонгос иргэнтэй гэр бүл болсон нэг 2800 орчим. За тэрний дагалдж байгаа нэг 4000 орчим гэл. Ингээл задлах юм бол нэг тим статустай хүмүүс болж байгаа байхгүй. 60 мянга гэдэг чинь одоо гадаад улсад ажиллаж амьдарч байгаа нэг 300 мянган иргэн байна гэдэг байна шүү дээ. Тий, ойлгож байгаа. Одоо 20% нь тэр чигээрээ ганцхан солонгос улсад байгаад тэгээд Монгол улсаас гадаад улсад сууж байгаа одоо элчин сайдууд дотроос миний анзаарч байгаа бол одоо хамгийн өндөр ачаалттай хамгийн одоо тэгэл анзаархад тэгэл манайхан чинь ингээл сургууль, соёл, эмнэлэг, тэгэл эрэг төвөг гэл ингээд зү нөгөө хоёр чихнээс ханхаа нэг уйд юм шиг байна тий. Тийм мэдээж яг гадаадад амьдарч байгаа нийт саяны хэлээд байгаа 300 орчим, за яг нь 280 орчим мянга л гэдэг юм. 240-280 мянга нөгөө бас л нөгөө удаан байна уугүй гэдээс хамаарал. Яг нэг улсад яг нэг дор амьдарч байгаа хамгийн олон хүнтэй бол мэдээж солонгос улс болчиход байгаа. Тэгэхээр зөвхөн амьдарч байгаа 60 мянгаас ч гадна ирж байгаа зорчиж байгаа наднгийн тоогоор бол 150 мянган иргэн Монгол иргэн зорчсон шүү дээ. Солонгос руу. Солонгосоос 176 мянган солонгос иргэн аялал жуулчлал болон бусад зорилгоор Монгол улс руу зорчсон. Тэгэл өдөрт байгаа нийслэгийн тоогоор ингээ харах юм бол мэдээж ачаалттай. Бүх ачаалал бол мэдээж элчин сайдын яамд ангаараад хүрхгүй шүү дээ. Одоо 160 150 мянган хүн л одоо бид нэг цөөхөлөх гэж яах вэ? Тэгэхээр нөгөө сэрэмжлүүлэг олон нийтийн шүлжээгээр юмнуудаа хийх барих гэл ингээл нэлээд олон юмнуудыг хийдэг. Дээрэс нь Монгол улсаас ирж байгаа иргэдийн одоо тэр саяны тоолоод байгаа 150 орчим мянга дотор бас нэг анзаарч байгаа тоо бол эрүүл мэндийн зорилгоор нэлээд их ирж байгаа. Нөгөө эмнэлэгт үзүүлж ирж байгаа тийм үйлчлэх гэж ирдэг. Тэгээд тэр тоог харах юм бол 23 онд анх удаага эмнэлгийн үйлчилгээ авах гэж ирсэн иргэдийн тоо 21 мянга байсан юм бэл. Энэ Солонгосын эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хийсэн тоо. Бид нэр гаргаж ирээгүй тоо. Тэгээ 24 онд 25 мянга болцсон. Одоо 25 оны тоо нь одоо энэ үйлдэл дээр гарч ирэх ёстой. Ингээ харах юм бол тэр анх удаага ирж байгаа эрүүл мэндийн үйлчлэг авч байгаа иргэдийн тоо бол өсөж байгаа. Дээрээс нь эдний тэр эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар гаргасан дүнгээр бол гадаадын нийт 1.1 сая орчим гадаад иргэн эмчилгээний зорилгоор солонгос улсад зорчсон. Тэр дотроо Монгол улс бол нэлээд үнэмлэхүү. Дээрээс нь нэг хүний зарж байгаа төлбөрийн хэмжээг бол гаргаж тавьсан. Гадаад улсын иргэн бол ойролцоогоор 4.2 сая воны төлбөр төлдөг бол Монгол улсын иргэн 11 сая вон төлж байгаа гэдэг тоог Монгол тэр солонгосын эрүүл мэндийн байгууллагын судалгааны байгууллага нөр гаргаж ирсэн. Тэгэхээр үнэхээр энэ бол монголчууд манай иргэд бол эрүүл мэндийн зорилгоор маш их hirж байна. Маш их өндөр зардал гаргаж байна. Тэгэхээр бид нар юу хийх ёстой вэ гэхээр одоо солонгосын засгийн газартаа би 9-ээс хойш нэлийн төлхөө яриад энэ нөхцөл байдлыг ойлгуулж эрүүл мэндийн зорилгоор ирж байгаа иргэд маань одоо бүр болдог бол визг болчмаар байна. Яг одоо тухайн имлэгтэй яг үйлчлүүлсэн онцтойгоо яг бүртгэлтэйгээ баталгаажсан юмтайгаа яг тэгээ мэдээж яг тэрлүү болгох гэхээр аюу болно бэрхшээлүүд байна л да. Тэгэл тэр бүх бэрхшээлүүдийг бас бид нар арилгахын тулд ингээд саяны тэр хууль усаагаа иргэдээ багасгах эсвэл ирээд нэмж харлаад авахгүйгээр тий кампани ажлуудыг хийгээд танд ийм боломжууд биш хууль ёсны тий та зөвхөн 90 хоног визээр ирчээд үлдсэн амьдралаа одоо хүнээс одоо янз бүрийн байдлаар зүгтж хулгаж ингэж амьдрсан доор дээрэс нь танд ямар ч хуулийн баталгаа байхгүй болчих хамгаалт болчих. Тэгэхээр тэр хуулийн баталгаатай хамгаалттай нөхцөл байдалд амьдрах юм болцоог олгоё ийм байдгийг шүү гэдгийг хэлээл ингээл явуулсан л та тэгээд яг
тодорхой хэмжээнд бол хүрж байгаа байх л гэж бодож штэ одоо. Одоо монголчуудын хувьд нэг ийм юу баг шиг байна. Жолооны үнэлэх авахад бас асуудал тулгараад бэрхшээлтэй байгаа шиг байна. Цаагаар Орос үзүүлж байгаа хүмүүсийн хувьд. Тэгэхээр энэ нөгөө жолооны шалгалтыг одоо жишээ нь монгол хэлээр авах боломжтой гадаад иргэн зохицолтойгоор гарч үзэх тал дээр нэг тийм зохицуултууд боломжтой хийх боломжтой гэдэг. За айгүй зөв асуулт асууж байна. Зүгээр дахиад нөгөө 60 мянга руугаа л ороо хэлүүлээ тий. Яг хичнээн хэрэг нь яг жолооны шалгалт өгсөн хідэн тэнцэж байгаа гэдэг зүйлийг харсан. Үндэсний цагдаагийн газраас авсан доогоор бол 3800 орчим монгол иргэн жолооны шалгалтыг солонгос хэл дээр өгд юм байна лээ. Одоо яг 800 орчим. Одоо яг энэ тоогоор. Одоо энэ өнгөрсөн оны тоогоор. Яг тэрэн дээр тэнцэж байгаа нь бол харьцангуй бага. Тэгэхээр өмнө нь бол намайг ирэхээс өмнө нь одоо 2011-2 оны үед бол монгол хэлээр хэлний шалгалт авч ирсэн юм билээ. Зөвхөн монгол биш хэд хэдэн хэлүүдээр. Тэгээ нөгөө нэг хэрэгцээ шаардлагууд нь бага байна гэдээ багсгаад одоо бол зөвхөн англи, хятад, солонгос хэлээр 3 хэлээр шалгалт авч байгаа юм билээ. За бид нар бол энэ солонгос хэл дээр биш монгол хэл дээр жолооны шалгалт өгөх асуудлыг яриа явж байгаа. Тэр утгаа жолооны үнэлгээг нь харилцан хүлээн зөвшөөрөх гэдэг асуудлыг засгийн газрын төвшөнд яриа хэлцээ хийгээ явж байгаа. Гэхдээ эн чинь мэдээж нөгөө бас эдний дотоод журам манай хууль манай солонгос монгол солонгос хоёрын хооронд эрх зүйн хувьд жоохон ялгаатай зүйлүүд байгаа. Манайх жишээлбэл одоо солонгосын нэгдэж ороогүй байгаа конвенцэд нь зам хөдөлгөөний тухай конвенцэд нь орцсон байх жишээд. Солонгос манай зөвшөөрсөн байгаад нь ороогүй байх жишээд. Тэгэхээр эрх зүйн хувьд бас нэг хоорондоо зөрчилдөө үс боломжгүй. Тийм. Тэгэхээр тэр эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бол бид нар одоо яг яриа хэлцээ өрнүүлээд явж байгаа. Тэгээ мэдээж үр дүн гарах юм бол бид нар энийг бол хэлнэ. Одоо үр дүн одоо хондоо дөнгөж яриа хэлцээний шугамд явж байгаа учраас бас ахтар одоо тийх гэж тэгчлээ болчлаа анчлаа гэж бид нар яахгүй. Тэгэхээр Монгол улсын хувьд бол бид нар туршлага бол байгаа. Одоо жишээлбэл Чех улстай жолооны үнэлэхийг Монголын жолооны үнэлэхээр харилцан хүлээмжшүүлэх ажлыг хийсэн шүү дээ. Би яг өөр ажлын хэсгийг хахалж хийсэн байхгүй юу? Тийм. Одоо Чехэд байж байгаа 13 мянган монгол иргэд маань Монголын жолооны үнэлэхээр барьж ирэл шууд одоо орчуулгын элчин сайдын ямар баталгаажуулалт хайж өгвөл солиулах хэрэгтэй байгаа. Гэхдээ нөхцөл нь ердийн тээврийн хэрэгсэлтээр шууд сольж болж байгаа. Хүнд даацын тээврийн хэрэгсэл одоо юу гэдэг нь тракны одоо ачааны тэрэг барих тохиолдолд бол тухайн улсынхаа жолооны шалгалтыг өгдөг. Ийм нөхцлүүдийн заагаад өгчдөг байхгүй. Тэгэхээр эднийд ч гэсэндээ бас нэг тиймэрхүү нөхцлүүдийн хоорондоо ярьсан, ойлголцсон бас нэг яагаад хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг ойлгуулаад ингэ явж байгаа. Тэгээд магадгүй амжилттай олчихвол удахгүй иргэдэд бол гараал ирэх баг. Ер нь бол монгол хэлээр жолооны шалгалт өгөх хэрэгцээ бол байна гэдгийг бол үндэсний цагдаагийн газар нь бол ойлгоцсон байна. Яг тэгэхээр өнгөрсөн 3800 байхгүй. Тэгэхээр чинь аюулгүй том тоохгүй. Тэгэхээр ийм хэрэгцээ байгаа учраас за тэгвэл энийг хийхин тулд яах юм бэ? Манайд ч гэсэндээ бас солонгос хэлээр одоо жолооны шалгалт эсвэл авдаг бол яах юм гэдэг. Энд ч нөгөө харилцан адил байх хэрэгтэй шүү дээ. Тэрнээс чинь зөвхөн нэг талаас юм аа нэг ч авчаа нөгөө талдаа боломжоо олохгүй гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр тийм яриа хэлцлүүд бол явж байгаа шүү дээ. Одоо ингээл янз бүрийн ингээ хүсэлт Монгол иргэдэд төлөвлөл тавина шүү дээ. Одоо солонгос ингээл засгийн газартай хэлцэл хийгээл те. Тэгэн гол уцаагаал одоо тэгвэл танайх нөгөө нэг хууль бус байгаа иргэдийн ингээ чилтэй гэл ингээ зөрүүлэл нэг юм өсдөг л байх л та. Тэгдэг. Миний одоо тантай ингээ нөгөө яриа хийгээл ингээ жоохон намтрын судлал үзлээ л те. Гэсэн чинь нүүбийн нөгөө байнгын суурин төлөвч байсан юм биш үү? Тэгэхээр чи нөгөө олон улсуудыг хариуцаж ажиллаж исэн гэсэн үг болох байгаа байхгүй. Олон улсуудтай ингэж харилцаж ажиллаж байгаад зөвхөн нэг улсыг төлөөлөөд ингээд ганц улстай ингээд харилцаж ажиллахаар тэр хоёрын хооронд хэр их одоо юм зөрөө ялгаа байж юм бол. За. Одоо жишээ нь олон улстай ингээд харилцаад ингээд ажиллахаар нэг ажил руугаа яг ингээд солонгосыг хариуцаж явж байгаа шиг юм гүнзгий орох боломж хэр их байдаг юм бол. А ийшээ ингээд нэг юм гоё гүнзгий ороод ачаал нь нэмэгдчихээр ингээд нэг юм надад бол ингээ айгуус айхтар өндөр савлгаар ингээд очиж байгаа юм санагдаад байна. Тань тэр мэдрэмж нь ямар? Үгүй яг нь ер нь бол аливаа элчин сайд одоо ямар ч газар очисон гэсэн зүгээр миний хувьд миний туршлагаар би одоо 2 удаа хийж байгаа нь харахад бол очисон газар дээр ямар асуудлыг шийдэж болох нь вэ гэдгийг элчин сайд маань өөрөө одоо тодорхойлох нь зөв байд юм байна гэж хараад байгаа. Би нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суух элчин сайдаар очихдоо Монгол улсын бодлого юу вэ? Одоо тэргүүлэх чиглэл нь юу вэ? Бага хугацаанд одоо энэ чинь томилтын хугацаатай шүү дээ. Тэр хугацаанд юу хийж болох вэ гэдгийг ингээд тодорхойлол тэгэл тэрнийхээ дагуу л ажилласан. Тэгэхээр илүү нөгөө хялбар бүх юмнууд руу ороод байхгүйгээр
үр дүнтэй байдаг. Тэгэхээр Солонгос ирсэн ч гэсэндээ би мөн л адил хамгийн дөрөнд миний ширээн дээр би хамгийн дөрөнд ажилтнуудаасаа хүссэн юм бол хідэн иргэн байгаа. Ямар статустай иргэнүүд байгаа. Тэдний гол асуудал нь юу байгаа. Тэгэл зорж гисэн. Тэрнээс биш одоо ингээд мэдээж 60 мянган иргэнтэй 170 мянган зарч байгаа газартад төмөн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр барагдахгүй маш олон асуудал. Тэгээ бүх асуудал руу ороод тэрийг шийдвэрлэн явна гэдэг бол угаасаа бидний хугацаач хүрэхгүй боломжчгүй хүчээ буруу зарцуулаад явна. Тэгэхээр ялгаа нь бол ерөнхийдөө яг мэдээ 192 он гэдэг орон гэдэг бол өөрийн бодлоготой, өөрийн хэрэгжүүлдэг арга хэмжээтэй, өөрийн тактиктай бүх юм байгаа шүү дээ. За яг хөө ялгаа нь бол тэр бүгдийг судалдаг. Өөрөө Монголын засгийн газрын шийдвэр гаргахын тулд бүх 192 оны за дийлэнх орнуудынхыг за бүгдийг судалдаггүй маа гэхэд ядаж нэг 50%-ийг нь судлаад за 50 улс нь ийм байр суурьтай байна. Манай гадаад бодлого ийм байр суурьтай. Тэгэхээр энэ дээр нийцүүлээд бид нар ийм байр суурь баримтламаар байна гэж ингэж бодлого тодорхойлж явуулдаг. За Солонгос улс төр бол мэдээж нэг улс учраас тухайн улсынхаа онцлогийг аягүй сайн ойлгож авах хэрэгтэй. Тэгээд тухайн улсын засгийн газрынх нь барьж байгаа бодлого нь ямар вэ гэдэг аягүй сайн ойлгож авах. Тэгжээж ажлыг хийхгүй бодлого нь одоо юу гэдгийг жоохон өөртэй бидний бодож байснаас арай өөр байгаад байвал тэр улс чинь бүхэл бүтэн засгийн газрын бодлогыг Монголын төлөө өөрчлөхгүй шүү дээ. Тэгэхээр л бид нар одоо жишээлбэл сая тэр эрүүл мэндийн шугамар ирж байгаа хүмүүстээр нэг эвтэйхэн визгүй болцдог болоотой визгүй болгочих юмсан. За жолооны өмнөхийн зөвшөөрүүлээд авах юмсан. Тэгэл одоо бусад оюутнуудынхаа асуудлыг нэг шийдвүүлчих юмсан. Тэ ялангуяа ингээд хууль ус тийшээ ягаад гэлгүй мэрэгчлээ сонгочдог болох юмсан гэдэг чинь яг эдний тодорхойлж байгаа бодлоготой л уялдуулж ирнэ ажлуудаа хийгээл яваад байна. Эднийх чинь нөгөө өөрөө эрүүл мэндийн зах зээл нь аялал жуулчлалын хэсэг болцсон учраас энэ чинь гаднаас маш олон гадаад иргэдийг аялал жуулчлал тэр дотор эрүүл мэндийн аялал жуулчлалаар аваад байна шүү дээ. Тэгэхээр энэ бодлогод нь нийцүүлэл тэгвэл та нар ингээд өгөөч. Тэгээд өгөөч. Яг нь мэдээж тийм олон юм ярихаар хамгийн дөрөнд ярьдаг юм бол танай энэ хууль ус иргэж чинь нийт байгаа иргэдийнхээ процент дотроо энэ чинь 25% эзэлж байгаа шүү дээ манайх. Тэгэхээр их өндөр байгаад байна. Энэ өндөр хувийгаа та нар багасгаач л гэдэг. Яг хөө мэдээж бид нар багасгах одоо шууд иргэдээр очиж чи яв гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр хүн чинь тухайн хүний л эрхийн асуудал юм чинь. Гол нь сэрэмжлүүлэх, хууль зөрчихгүй байх. Тэгэл аль болох хугацаанд буцах тийм ээ. Бага хугацаанд янз бүрийн хэрэг зөрчилд орчихгүй юм шиг байна. Энэ нь эргээд том зургаараа бол нийт Монгол иргэдийг визгүй болгох хамгийн том нөхцөл байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ дээр л бид нар аягуулсан манай ирж байгаа иргэд ч гэсэндээ өөрсдөө бас тэрийгэ бодоод би өнөөдөр ирээд энд 90 хоногоос дээш болчвол миний ард ирэх гэжсэн 100 хүнд яаж нөлөөлөх вэ гэдгээл манайх аягуулсан бодчмоор байгаа байхгүй юу? Яг өөрийн бодлоор биш, өөрийн мэдээж хүн болгонд амьдралын янз бүрийн асуудлууд байгаа. Гэтэл нийтлэхээр бас нэг энэ чинь эргээд ингэж нөлөөлт юм байна штэ гэж бодохгүй бол. Мэдээж яг Солонгосын засгийн газартай саяны тэр яриад байгаа оюутнуудын тоо бол өсөд байна штэ. Тэгээ энэ ирээрээ бас нэг тэр саяны хэлээд байгаа нь хөдөлмөрийн зах зээл рүү гулгаад байгаа хүмүүс чинь баг зэрэг өсөх гээд шүү. Тэгэхээр энийг бас бид нар Солонгосын засгийн газартай ярих эргээд манай улсын боловсролын яамтайгаа бас ярих энэ чиглэл дээр ер нь яах ёстой гэдгийг бас тэндээ бас ярих хэрэгтэй л байна. Энэ Солонгос улсын хүн амын өсөлт өөрөө бүр ингэж одоо нэг хүү байгаагаараа бараг дэлхийн анхаарлын төвд ороод нь шүү дээ тий. Энэ тэрнээсээ болоод бараг Монгол гэр бүл яг Монголоос ингээд нөгөө хууль ёсоор оршин сууж байгаа хүмүүс уг нь бол нэг юм айтайхан таатай ингээд нөхцөл бас өгөхгүй хичээгээд авч байгаа юм тий. Нөгөө энд одоо хүүхдэн төрүүл ингэн тэгэн гэдэг ч юм уу ингээд янз бүрийн ингээд нэвтэйхэн юмнууд бодоод л сэтгэл гаргаж ирээд л авч байгаа. Тэгж байгаа. Тэрнийхээ хариуд нөгөө хууль бусыгаа зэгцэлчүүл уг юм айтайхан болчих гээд байгаа шүү дээ. Эртнэ үү тэгэхээр за энэ асуултын хариултыг орж байгаа. Яриа авчих юм уу? Яг хөө эн чинь нийт амьдарч байгаа гадаад иргэдийн чинь тоо одоо 2.1 сая болчиход байна шүү дээ. 2.1 сая гадаад иргэн амьдарч шүү дээ энэ Солонгост. Тэ? Тэрэн дотроосоо одоо бичиг баримтгүй хууль ус гэж байгаа иргэдийн чинь тоо 400 мянга багхгүй юу? Их юм байна тий. Тэ эн чинь бас өндөр тоотой шүү дээ. Тэгэхээр мэдээж сайн бацгаана уу? Сайн байна. Манай багийнхаа энэ нөгөө микрофон юм аа. За. Үргэлжлүүлээд за. За. Хаас ухи наривчаа. Энд үү?
Өнөөдөр бид дэлхийн хамгийн чухал асуудлыг шийдэхгүй ч хамгийн сонирхолтой сэдвийг Миний бодлоор арай л өөр хэлцүүлэг эхэллээ. Элчин сайдын яамн дотор манай шоуны багийнхан чинь та бүхний таньдаг сетапа хийсэн сууж байгаа. Тэгээд ярианы тодорхой хэсэг мэргэжлийн одоо микрофонтойгоор үргэлжлэх болсон баяртай байна. Тэгээд сая нэг машин дотор асуусан асуулт бол ялангуяа миний хувьд бол айгуу чухал асуулт байгаа байхгүй. Одоо манай Момед гээд гэрээсээ ажилтдаг ээжүүдийн нэгдэлт нэг 500-аад ээж онлайнаар ажилтдаг. Тэрэн дотор бас 30 гаруй ээж Солонгосоос ажилтдаг ээжүүд байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө Солонгосын энэ хүн амын өсөлтийн бодлого гадаад иргэдэд бас нэлээд юм ээлтэйгээр л уг нь яваад ах шиг байгаа юм. Тэгээд одоо хууль бусаар оршин суухгүй эвтэйхэн ном журмынхан дагуу байх юм бол тэрэнд бас нэг юм давуу талууд нэгэд авч болохоор харагдаад байдаг. Энэн дээр жоохон одоо хичнээн хүүхэд энэ ч байдгийн те гэр бүл мөл гэсэн тийм тоо байна уу? Ямар давуу талууд бидэнд юу нойрхон байна гэд мэдээлэл өгвөл. Тэгээ одоогийн засаг шин засгийн газрын бодлого бол илүү нэг нийгэмлэг чиглэсэн зүүнний үзэлтэй гэж хэлж болохоор засгийн газар учраас гадаадаас солонгос улсад амьдарч байгаа иргэдрүүгээ илүү жоохон нээлттэй тийм бодлого явуулж байгаад өнгөрсөн жилийн хугацаанд бол манайх их ажиглаж байгаа. Гэхдээ солонгос ч нөр яг хүн амын өсөлт хэдийгээр бага одоо нэг өрхийн төрөлтийн хэмжээ бол 0.6 гэж тооцдог. Энэ нь бол хамгийн бага түвшинд рүү орж байгаа. Тэгэхээр хүн амыгаа өсгөх дээрэс нь нэгэнт суурьшсан байгаа солонгос соёлд одоо суулцсан солонгос соёлыг ойлгож байгаа солонгосын зах зээлд одоо дэмжлэг үзүүлж болох тийм одоо хүмүүсийг гэх юм уу да тий өөрийн болгож авах юм бодлого бас сүүлийн үед явагдаж байгаа. Тэрний яг нэг жишээ нь гэвэл яг өмнө нь одоо хууль усаар аав ээжигээ дагаж ирээд бичиг баримтгүй амьдарч байгаа 6 жилээс дээш болж байгаа хүүхдүүдийг бичиг баримтжуулаад аав ээжигээ дагуулад тодорхой одоо дагалдангийн виз болох юм нөхцлүүдийг бол олгож байгаа. Тэгэхээр яг тийм нөхцөл олгож байгаа нэг талаар нөгөө хөдөлмөрийн зах зээлийг дэмжиж байгаа. Тэгж байгаа юм байна. Тийм байна. Хоёрдугаар хамгийн том одоо шалтгаан гэх юм бол тухайн хүүхэд одоо үндсэндээ 6 жил болж байгаа гэдэг бол баг солонгосоор хэлдэг орчин хүүхэд шүү дээ. Яг тийм болчихж байгаа байхгүй. Тийм байна. Тэгэхээр энэ хүнийг л болгож авах гэсэн л. Тийм байна. Бодлого. Тэр шүү. Тэгэхээр нийт бол солонгост бол нэг 2.1 сая гадаад иргэн амьдарч байгаа. Бидний тоогоор харин олон юм байна. Тэрнээс яг нэг 400 орчим мянга нь бол нэг хууль бусаар одоо бичиг баримтгүй амьдарч байгаа гэж үздэг. Тэгэхээр энэ бүх хүмүүсээ яах вэ гэдэг юм бодлогыг энэ засгийн газар ерөнхийдөө гаргаад тодорхойлоод явж байгаа. Зарим нь хэрэгжилтэн саяны хэлээд тэр 6 жилээс дээш болж байгаа бичиг баримтыг олгочих гэсэн. Хувилбар гаргаад хэмлэлөө дээрээс нь одоо IT-ийн чиглэлийн, нарийн технологийн чиглэлийн хүмүүс байх юм бол тэрийг бас нөгөө ажил эрхлэх визийг олгодог, хугацаанд олгодог. Татаж авах гэдэг чинь тийм байна. Тэр дотроосоо бас соруудыг нэвтэйхэн түүх гээд байна те. Одоо нөгөө тархийг наашин татах гээд байна гэсэн үг шүү дээ те. За. Одоо нөгөө нэг зүйл ингээд юу ахад сайдаас сохоод энэ нэг боловсролын одоо ингээд солонгос улсад төрж байгаа хүүхдүүд их байгаад нь шүү дээ. Одоо амьдарч байгаа ажил төрж байгаагийн хэрээр. Тэгэхээр энэ нэг боловсролын юун дээр одоо чинь монгол хэл дээрээ хэлд орох одоо асуудлууд одоо тулгамдж байгаа одоо олон гэр бүлүүдэд ингээд ярьж байгаа сэдв бол яг тийм байна. Тэгэхээр өөрөө энд нөгөө байгаа оршин сууж байгаа хүүхдүүдийг боловсрол олгох одоо монгол хэлээр нь хэлээр нь боловсрол олгохын хүртээмжийн жоохон дутмаг байгаад байна. Нэг статистик одоо юу түрүү орж ирээд амгалан хатаачигаас бас сонсож байхад 350 хүүхэдтэй сургууль байгаад байна. Цаана дахиад сургууль сурах гэсэн 300 цаана магадгүй одоо сургууль сурмаар сурах хүсэлтэй хичнээн хүүхэд байгааг үүсэх аргагүй. Эний байр савыг одоо томсгох, их хэлээр нь боловсрол олгох энэ хүртээмжийг нэмэгдүүлэх арга чарга тал дээр ерөнхийдөө ямар бодлого баримталт юм болоо. Энэ эсвэл ер нь ямар нэг хязгаартай байд юм болоо солонгосын засгийн газартай ч гэдэм үү. Яг манай одоо 0-18 насны иргэд гэж бодъё шүү дээ. Хүүхдүүд. Бидний авсан статистикаар 6800 хүүхэд байна.
Оо, олон юм биш үү? Нөгөө 60,000-ын чинь 60,000 чинь дотор л яваад байна шүү. 6,800 хүүхэд юм уу те? Шүү дээ. Хүүх 10%. 0-аас 18. Тийм байна. Тэгэхээр манай Монгол сургууль гэдэг одоо 1995 онд байгуулагдсан сургууль байгаа. Тэгээ энэ сургуульд бол одоо яг өөрийнх нь багтаамж нь 330 орчим хүүхэд. Шахаад бол 300 орчим болчихсон. Тэгээд энэ сургууль бол яг Монгол улсын боловсролын яамнаас аль биесээр зөвшөөрөл авсан. Олон улсын сургуулиудын хэрэглэл зөвшөөрөл авсан. Үйл ажиллагаа явуулж одоо 26 дахь жилдээ явж байна. Оо за. Тэгээ энийг өргөжүүлэх тал дээр яг би үүсгэн байгуулагчнуудтай нэлээд уулзсан. Ирснээс хойш бас манай засгийн газар ховших зардал бол 24 онд 24 он хүртэл бол ховших зардлын тухай асуудал байхгүй. Одоо 24 оноос хойш хүүхдийн доогоор яг Монгол сургуультай адилхан Монгол сургуультай адилхан ховших зардлыг олгуулдаг болсон. Оо за. Тэгээ шийдвэрийг гаргуулсан. Одоо ингээд жил болгон хүүхдийн доогоор ховших зардал аваа явчихна. Гэхдээ бас дахиад нэмээд олон одоо хүүхдүүд сурах юм болцоотой тэрийг нь хангах гэдэг явж байгаа бас хэд хэдэн сургалтын төвүүд яг аль бисаар сургууль болоогүй ч гэсэн сургалтын төвүүд бол байгаа. Жишээлбэл гэрүүл хүүхэд сэтгэл зүйн намуу төв гэж бий. Оо за. Буцаах гэдэг багш. Тэнд одоо нэг 70 орчим хүүхэд. Оо бас Яг сургуулийн боловсрол хийж байна. За өнөр цэцэг гэдэг багштай Монгол Солонгос хэл бичих соёлын төв гэдэг байгаа. Тэнд бас нэг 40 орчим 30 орчим хүүхдүүд явж байна. За сүүл энэ мөнх жаргал гэдэг эмэгтэй бас энэ гэрээний залуусын нэгдэл гэдэг байгууллага тэрхүүн төрөөс байгуулсан тэрхүүн. Энэ Чонжуу гэдэг хотод нэгдэн 9 сар тийм сургалтын төв байгуулсан. Бас нэг 102 тоо зарч. бас нэг 15 хүүхэд Аа. 15 хүүхэд сурч байна. бас ингээ энэ тентгээд бас хөөрхөн 100 хүүхэд явж Ингээд тоолоод үзэх юм бол 100 гаруй хүүхэд одоо яг өнөөдөр монгол хэл соёлоос сурч байна. Гэхдээ цаана дахиад түрүүний хэлсэн тоогоор ингээ харах юм бол хангалттай байгаа байхгүй. Тэгэхээр сая манай өнгөрсөн 2-7 хоногийн өмнө та нар анзаарсан бол манай фэйсбүүк дээр тавьсан байгаа. Бид нэр Солонгос дахь монгол хүүхдүүдийн боловсролын асуудлыг хэлцүүлэх зохион байгуулсан. Тийм байсан. Тийм. Тэгээд тэр хэлцүүлгээр бол яг энэ олон хүүхдүүд одоо хэл соёлоо нэгдүгээрт мартаж байна. Эсвэл хэлд орохдоо солонгосоор орж байна гэсэн мөртлөнгөө яг өөрийнх нь натур нь монгол байгаад байдаг. Энэ хүүхэд өөрийгөө яг хин гэж бодох уу? яг үнэ. Монгол гэж үзэх юм уу? Солонгос гэж үзэх юм уу? Харин тийм. Тэгээд солонгос дээр солонгосын байна гэж солонгос дээр ялгах гэхээр юм ойлгохгүй байна гэдэг юм. Эсвэл монгол хэл дээр яхаа монгол хэл. Ингээд айгүй олон асуудлууд байна. Энэ чинь нөгөө том системийн асуудал учраас зөвхөн элчин сайдын яам одоо нэг оролцоол энэ 6000 орчим хүүхэдтэй боловсролтой болгочихно гэх бол төвхтэй. Яг эдний засгийн газар, солонгосын засгийн газартай бол мэдээж энэ танаа одоо солонгос улсад үйл ажиллагаа явуулж байгаа албан ёсны ийм сургуулиуд дээрээ тодорхой хэмжээнд бас дэмжлэг үзүүлээч. Бодлогын хувьд бас та нар дэмжиж өгөөч гэдэг зүйлийг бол ярьж байгаа. Тэгээ энэ чинь зөвхөн монгол сургууль биш, бусад өөр сургуулиуд байгаа учраас бас нөгөө хууль гаргахын тулд энэ чинь бас зөвхөн монгол сургууль гаргахгүй. Тийм, бусад улс орны эрхийг бас харгалзаж үзэх юм шүү дээ. Төлөвлөлтүүдээ харгалзаж үзэн тэрнийгээ судалж байгаа гэдэг. Би яг үндэсний асамблеэ дээр үндэсний асамблеийн гишүүдтэй уулзаж энэ асуудлуудыг бол нодлон өнгөрсөн жил бол тавьсан. Тэгээ яг үргэлжлүүлээ тавиа явж байгаа эдгээр судалгааныхаа түвшинд явж байгаа. Төрөний ярьсан тэр хууль бусаар байгаа иргэдтэй холбогдуулаад яг бичиг баримтгүй 589 хүүхэд байгаа. Монгол хүүхэд. Тэгэхээр энэ хүүхдүүдийг нэг бичиг баримттай болгочих асуудлыг би бас үндэсний асамблеийн төвшөнд тавиад үндэсний асамблеэ дээр гадаад хүүхдийг бүртгэлжүүлэх тухай хуулийн төсөл өнгөрсөн оны 9 сард өргөн барьсан шиг санаж байна. Асамблеийн нэг хэсэг гишүүд нийлээд. Тэгээ энэ яг барьсныхан дараа би зориуд очиж яг энэ өргөн барьсан хүмүүстэй нь очиж уулзаж энэ асуудлыг бас дэмжиж өгөөрөө мэдээж монгол гэж хэлэхгүй ч гэсэндээ та нар гадаад хүүхд гэж байгаа учраас энэ дотор бас ийм яг тэгэхээр бичиг баримтгүй болохоор эрүүл мэндийн даатгал тамагч чадахгүй байна. Сургууль сургуульд явж чадахгүй байна тий. Тэгэхээр энэ хүүхдээ ч нөх хоцрогдож байна. Тэгээд одоо боловсрол эзэмшиж чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалын үйлчлэг авч чадахгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр үндэсний асамблег ч одоо эдний улсын хурлын. Тийм манайхаар бол улсын хурл. Тэгэхээр ер нь бол яг би ирснээс хойш бодлого тодорхойлогч нарт энэ асуудлыг ойлгуулахын тулд яг тэгэхээр эдгээр чинь хуулийн засаглалтаа олгочоос мөнгөтэй адилхан шүү дээ. Хууль нь хаан тогтож чинь үндэсний асамблеэ дээр их хурл дээр л тогтож байгаа байхгүй. Тэгэхээр тэнд байгаа гишүүдэд асуудлыг зөв ойлгуулах нь эргээд доошоо газар дээр асуудал хэрэгжихэд бас их төхөнтэй юм болов уу гэж үзэж байгаа. Та нар анзаарсан бол өнгөрсөн 7 хоногт би бас үндэсний асамблеийн
хууль зүйн байнгын орооны нарийн бичгийн даргатай уулзсан нэг мэдээлэл тийм мэдээлэл явж ирсэн. Тэр мэдээлэл дотор ч тэр бүртгэлгүй байгаа хүүхдүүдийг бүртгэлжүүлэх тухай нөгөө манай иргэдийн банк тавиад байдаг нөгөө гадаад паспортыг урт хугацаанд аваад байна, хадгалаад байна гэдэг нь шүү дээ. Тэгээд энэ хэрээр нөгөө зорчих эрхийг хязгаарлаад байна гэдэг асуудлыг чинь дахиад тавиал энэ банкын орон дээр асуудлаа яриад доошоо хэрэгжилт чинь өөр байгаа даа. Тэгээд та нар бас энэ дээр анхаарал өгөөч гэл ярихад энэ тухай мэдээгүй л байж байгаа байхгүй. Тэгэхээр дэшегээ энэ нөхцөл байдлыг бол мэдээлдэг юм байна гэсэн юм ойлголт бол яасан. Тэгэхээр айл болох ингэж ойлгуулах мэдээж яг өргөс авсан юм шиг юу гэж тийм амархан шийдвэргэж. Гэтэл юм чинь бас юмыг нэг талаас нь ойлгуулж явбал дараагийн шийдвэр гаргах хэрэгтэй болов гэж бодсон. Яг сая боловсрал ярьсных. Таны боловсралыг үзнэр холбогдоод байгаа байхгүй юу? Одоо тэр боловсралтай юм шүү дээ. Энэ нэг юм 3 Орос улс ингээ яригадаад байгаа юм. Орос, Австрал, Оросд Сингапур гэх. бакалаврынхаа мэргэжлийг эзэмшсэн юм уу те? Тэг чинь дараа нь Австрал магистра хамгаалаад дахиад Сингапурт сурсан байгаад байгаа юм. Тэгээ эн чинь ингээд нэг юм сонин юм шаал өөр улсууд руу ингээд явцсан байгаад байгаа байхгүй юу? Гурван айгүй тийм сонирхолтой улс орны тийм нийгэм боловсролын тогтолцоог ингээд дамжаад ингээд боловсрцсан байгаа байхгүй юу? Айгүй тийм дэлхийн хүн байгаа байхгүй юу? За Оросыг бол бид нар ерөнхийдөө удирлаад байгаа юм. Тэгээ Австрали руу хүмүүс бас очиж их сурдаг болчиход байгаа юм. Тэнгууд Сингапур бол ингээд нөгөө алдарт нөгөө тий. Тэнцэнэ их сургуулийн Лекван юу бүр тэр сургуулийн тийм удирдлагын тэр сургууль. Оо. Яг тэр одоо манайхан чинь ингээл нөгөө Сингапур лугаа гэдэг нэг алдарт үгтэй штэ тий. Сингапур ингэсэн байна, манайхан ингэсэн байна гэдэл. Тэнцэнээс яг ингээд нөгөө одоо ингээд Монгол улсын ингээд төрд ажиллаж байгаа хүний хувьд энийг нь уул нь манайх ингээд авбал гэдэг нэг танд бүр нэг юм хоногшсон ингээд нэг юм одоо зарчим болсон юм байдаг уу? Яг мэдээж Лекван юу гэдэг хүн чинь өөр мундаг одоо дэлхийн дамаг шүү дээ. Дэлхийн одоо Сингапурыг өнөөдрийн төвшөнд аваадсан юм хүн те. Тэгээд энэ хүний сургууль чинь төрийн бодлогын сургууль гэдэг нь шүү дээ. Цаанаасаа төрийн бодлого заана. School of Public Policy гэдэг нь шүү дээ. Оо за. Тэгээ яг энэ сургуульд би Senior Fellowship Program гэж байдгийг тэрний анхны төгсөгч нэ. Өмнө нь бол яг Сингапурын засгийн газар урт хугацаанд одоо төрийн өндөр албан тушаалтнууд одоо senior гэх юм дахлах одоо өндөр албан тушаалтнуудыг авч сургадаг юм хөтөлбөр. Тэгээ энийг би дүүргэсэн. Тэгээд яг тэр бол цэвэр нөгөө төрийн бодлогоо танилцуулдаг. Тэгээ яг public policy гэд хэлэхээр манайх яг төрийн бодлого гэдгийг ер нь бол нийт рүү гэж хэлсэн бодлого. Олон нийтийн бодлого яаж явуулах хэрэгтэй. Тэрэн дээр одоо төрийн нийтийн албан хаагч удирдлага шийдвэр гаргах гэж байгаа, шийдвэр боловсруулж байгаа хүмүүс юуг анхаарах хэрэгтэй бэ гэдэг зүйлийг нэлээд одоо заадаг тийм сургууль та. Яг би тэндээс нэг л зүйлийг их ойлгож авсан. Одоо хүртэл би айгүй их боддتي. Тэр нь юу гэхээр empathy гэж ярьдаг юм да. Энэ тухайн асуудлыг яг тухайн өнцгөөс нь одоо тухайн дүрд орж юмыг ойлгооч л гэдэг ийм концепц л доо. Одоо нэг хүн асуудал тавихад энэ хүн яагаад энийг тавьчих вэ? Иргэд жишээлбэл олон нийт энэ асуудлыг яаж тавьсан юм? Энийн цаад учир шалтгаан нь юу юм? Өөрийгөө тэр байр суурин дээр авч тавиад тэгээд тэрнийхээ утгаараа бодлого хэрэгжүүл, бодлого боловсруулах дүгнэлтээ гаргаж өгөх. Ийм зүйл. Мэдээж яг тийм чин төрийн бодлого гэх маш олон зүйлүүд байгаа. Тэр дотроо залгамж халаа байна. Судалгаанд суурилсан байна, дүн шинжилгээд суурилсан байна. Олон талаас нь одоо мэдээллийн их сурвалжуудыг олон талаас нь авч дүн шинжилгээ хийж, анализ хийж боловсруулах гэх ингээд тэгээд төрийн тогтвортой одоо бодлого гэж байна. Тэр бүгдийг бол мэдээж тэр сургуулиуд практикаар заадаг л юм. Оо за. Манайдэр ажиглагдж байгаа зүйл үл яг ингээд харахад бол асуудлыг хаанаас гараад ирсэн, тэрийг яаж шийдэж болох арга замууд байгаа. Тэрийг урт хугацаанд ямар хуу байдлаар шийдэж болох вэ гэдгийг манайх одоо аюулсан бодож өгөх зүгээр. Тэр авсан одоо юу гэдгийг мэдээлэл маань одоо хүртэл ингээд ажлын байранд гэдэг янз бүрийн шийдвэр гаргах асуудлыг ингээд судалж үзэхэд аюу тийм хэрэгтэй юм байсан болов уу? Гоё. Эмпати. Өөрөөр хэлбэл одоо яг энэ төрийн албанд ажиллаж байгаа ажил мэргэжил нэлээд
том нөлөөлөл олж өгч чадсан байх нь шүү дээ. Ер нь бол нэлээд нөлөөлөл өгсөн гэж хэлж байна. Та ч бас одоо Шанхай арбитрч. Харин энэ хэсэг айгу Монгол улсын арбитр. одоо дипломатч хүн байгаа. Өөрөө дипломат хүн одоо яг ингээ алтан дэслэлдэг. Дипломатч арбитрч хоёр ч нь одоо яг Ер нь бол хоёлоо яг юугаараа ялгаатай ингэж зөвшөлтсөг талаараа бол хоёлоо адилхан болчиход байгаа юм. Тий, харин тийм. Хүмүүс л ингэ хилцэл хийх гэж байгаа юм тий. Тэгэхдээ ялгаа нь одоо яг юунда бах юм? Энэ онцлог ялгаа нь нөгөө анх Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эрх зүйчд өгсөн шүү дээ. Би эрх зүйч байхгүй. Би гүйлч биш. Би өөрийн шалгалт өгөөгүй. Тэгэхээр би ч нөгөө дипломат албанд явж байгаа учраас бас давхар одоо тийм ажлыг жоохон цаг завны хувьд өндөрлөлтөө учраас. Арбитрч ягаад тэр сонгоод хийсэн бэ гэхээр энэ нөгөө би ч нөгөө гэрээхсэн газрын дараа бас их зүйч хүн учраас бас сонирхолтой. Дээрээс нь энэ олон одоо аж ахуйн нэгж төрийн байгууллагуудын хоорондох маргааныг одоо нотлох баримтд үндэслэж шийдвэр гаргах энэ нь эргээд хоёр талдаа ер нь арбитрийн шийдвэр чинь дандаа ингэ зөвшөлтсөж гардаг. Тэгээд энэ зөвшөлтсөж гарсан шийдвэр нь заавал биелэгддэг байхгүй. Тэгэхээр энэ их зүйч хүний хувьд бол яг ингэ асуудлыг зөвшөлтсөх мэдээж энэ дипломат албанд явж байгаа олон асуудал ярьж байгаа. Энд зөвшөлтсөлд хүрэхэд бол бас нэлээд урт хугацаа шаарддаг. Тэгэхээр тухайн хүн нөгөө дахиад хэлээд байгаа тухайн хүний нөхцөл байдлыг аягүй сайн ойлгож байгаа. Тэгжээс л яриа хэлцэлд орж иж тэгжээс нөгөө зөвшөлтсөл гэдэг юм чинь гарч ирдэг. Тэгэхгүй өөрийнхөө зөвхөн санаа бодлыг тулгаад байвал тэр хүн чинь тийш өөрийн байр суурьтай өөрийн бодлоготой тийм хүн бол хүлээж авахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүрээнд л би жоохон нөгөө практик тал руугаа нэг ажиллаж үзэх гээд нэг хэд хэд удаа тийм арбитрийн кейсээр оролцож ирсэн. Тэгээд яг Шанхай арбитрийн бас Шанхай олон улсын арбитрт бас арбитрчийн тийм үүрэгтэй ажилтаа яг энэ нэг хугацаатай байдаг. Тэгээд бодохгүй хугацаанд нь ганцхан. Шанхай олон улсын арбитрч хэр чин хэл нь ямар хэл дээр хятад юм уу? Англи хэл дээр. Англи хэл дээр юм. Яг энэ дээрээс одоо би яг нэг юм асууж байгаа. Одоо ингээд арбитрч ер нь бол олон улсын хилцээр янз бүрийн юмнуудыг айгүй гарцаагүй одоо чухал байдал дээр хийдэг яг хүний хувьд. Дээрээс одоо бүгд найрамдах Солонгос улсын эдийн засгийн одоо түншлэлийн гэрээний одоо ажлын хэсгийг ахалж исэн хүний хувьд те. Таны хувьд ер нь хамгийн хүнд хэцүү хилцээрүүд дээр гол баримтлалтыг зарчим яг юу байдаг вэ? Ямар одоо зарчмыг баримтлж ер нь ажилтдаг вэ та? Яг би олон юуны Солонгостой байгуулах гэж байгаа эдийн засгийн түншлэлийн хилцээрийн 2 чаптерыг ахалсан. За. Чин бас олон чаптертай шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд хөрөнгө оруулалтын чаптер хэсэг дээрээс нь асуудлыг маргааны шийдвэрлэх чаптер тустай. Яг мэдээж одоо ийш ирц учраас бид нар ажиллах гэсэн. Ер нь бол аливаа яриа хилцээнд орохын тулд тухайн улсынхаа яг юу бодож байгаа тактик нь юу гэдэг л аюулсан бид асуудал. Хэдийн ирэн сайн судлана. Тэдний хэмжээнд тактик боловсруулж орно л гэсэн. Тэгэхээр гол арга бол ерөөсөө л тэрнээс нэг одоо юу гэдгийг мэдээж ур чадвар хэрэгтэй. Тэгэл яах вэ? Үг хэллэг, яриа, биеийн одоо хэлэмж хүртэл бас нөлөөлнө шүү дээ. Ямар хуу байдлаар бие авч явах уу, яаж хүнтэй харьцах уу, харьцах, хүртэл харьцны тулгалт хүртэл ямар байх уу гэх олон одоо юмнууд хэрэгтэй л дээ. Тэгэхээр яриа хэлцээ явуулахад хамгийн хүнд зүйл бол надад нөгөө одоо их гүрэнд гэж ярил л дээ тий. Том улсууд гэдэг юм да тий. Тэр чинь яг ингээд өөрсдийнхөө гаргаж байгаа шийдвэр нь маш урт хугацаанд гардаг учраас тэрнийг одоо Монголын засгийн газар ийм байгаамаа гэж хэлэхэд тэрийг өөрчлөхөд аюу хүнд гэдэг. Тэгээд томоохон хилцээнүүдэд ороход бол хилцээрийн гэрээний төсөл тохирох хилцээнд ороход хамгийн хүндрэлтэй нь болж байгаа нь тэр үед. Тэрнээс бусад улсуудаа яхад хайрын цацсангуудын буян хатан улсуудтай бол асуудал яриа явахд бол би зүгээр хамгийн хүнд хилцээ гэж хэлэх юм бол Америкийн нэгдсэн улстай энэ агарын тээврийн хилцээр биш одоо Open Sky гэж яриад байгаа тий. Энэ гэрээний төслийг яг тохирох ажлын хэсгийг би гэрээч газрын дарга багт ахалж Америкт нэг 5 удаа хилцээнд орсон байт. Тий. Тэгээд энэ нөгөө нэг Америкт ч яг юм тогтцсон хэллэгтэй юм гэрээнүүдийг нэлээд байгуулах юм юу сонирхолтой. Тэгэхээр энэ дээр нөгөө манайх өөрийнхөө ашиг сонирхлыг нийцүүлж хийх юм бол бас нэлээд
жоохон хүч бол шаардагдсан. Гэхдээ яг эцсийн эцтэйгээ тохироод 23 он шиг санаж байна. Ерөнхий сайдын оюутны ерөнхий сайдын Америкийн нөхцөлд хийсэн альчлалаар гарч зурсан шүү дээ. Тэгээ одоо энэ нөгөө шууд нийслэг хийх гэдэг байгаа эрх зүйн чинь тэгж бүтсэн баггүй. Тэгэхээр яг хилцээ хийхэд бол ер нь бол нэлээд тийм бодож асуудлыг судлаж тэгээд эрх зүйн орчнуудын тухайн улсын эрх зүйн орчнуудын бодлогуудын аюулгүй судал тэгжиж хэлсэн байна. Илүү ашиг. Энэ нэг түүхэн мөчтэй бас холбоотой нэг юм асуулт байна. За. Монгол улсын цөмийн зэвсэггүй статусын талаар ер нь бол манай Сөхөлд сайд маань олон жил ажилласан. Тийм үү. Бүр нарийн бичгийн даргаар нь Даалгавраа ямар сайн хийсэн. харин тий тэглэг явах. Нарийн бичгийн даргаар нь хүртэл ажиллаж исэн байгаа байхгүй юу? За. Тэгэхээр энэ тал дээр ер нь манай улсын тусгаар тогтнол ер нь ямар ач холбогдол үзүүлнэ гэж бас хардгөө танил дээр ажиллаж исэн үеэс бас турш хуваалцвал. 1992 онд Монгол улсын тэр үеийн ерөнхийлөгч очоод нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс Монгол улсын цөмийн зэвсэггүй статус гэдэг ийм одоо ямар ч дэлхий дээр байхгүй юм онцлог бодлогыг тодорхойлох. Оо тийм үү. Өөр улсууд ингээ ажиллах юм бол цөмийн зэвсэггүй бүс гэж байдаг. За. Бүс статус хоёрыг манайхан бас жоохон ялахгүй байгаа. Аа. Бүс нь бол одоо хэд хэдэн улсууд хоорондоо Нийлж яагаад? цөмийн туршилт хийхгүй, цөмийн байгууламж бий болохгүй, одоо цөмийн янз бүрийн одоо цөмийн зэвсэг хийхэд шаардлагадах том төхөөрөмжүүдийг нийлүүлэхгүй, транзит хийхгүй гэдэг ингээд улсууд нийлж байгаад хоорондоо гэрээ байгуулсан. За. Монгол улсын хувьд бол газар зүйн онцлогоороо хоёр том гүрний дунд тэр дотор цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дунд байгаа учраас бид нар энэ цөмийн зэвсгээс ангид байх, энэ цөмийн янз бүрийн хямрал болох тохиолдолд Монгол улс хаана байх ёстой гэдэг бодлогоо гаргаад тэгээ энэ утгаараа цөмийн зэвсэггүй статус гэдэг зүйлийг зарласан. Вау. Тэгээд Монгол улс яг тэр зарлсны дараа 95 он шиг санаж энэ алдсан гэж магадгүй шүү. Монгол улс цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол улсын хуультай. Тэгээ энэ хуулийн хэрэгжилтийг гаргах ажлын хэсгийн нарийн бичгээр нь би одоо тэр үед ажиллаж ирсэн. Энэ бол яахын аргагүй түүхэн мөч. Тийм Байхаас өөр аргагүй айгүй чухал үйл Цөмийн явдал ангид байх тухай Монгол улсын хууль, олон улсын Монгол улсын нэгдэж орсон гэрээ конвенцтой хэрхэн нийцж чинь энэ хууль маань өнөөдөр амьдрал дээр хэр хэрэгжиж чадж байгаа юм бэ гэдэг зүйлийг гаргах тийм дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн нарийн бичгээр би ажиллаад ажлын хэсгийн дараагаар нь одоо манай мундаг дипломатч элчин сайд Инх сайхан гоо жаргал сайхан Инх сайхан гэж бас элчин сайдаар сууж исэн юм ажлын хэсгийн дараалал. Тэгээ бид хоёр их хурал дээр энэ ажлын хэсгийн одоо хуулийн хэрэгжилтийн дүгнэлтэд аюулгүй байдал гадаадлын 1000 онд танилцуулж ирсэн. Тэгэхээр яг цөмийн зэвсэггүй статус бол Монгол улсын хувьд яагаад хэрэгтэй юм бэ гэхээр хоёр гүрний дунд байгаа улсууд ямар нэгэн цөмийн зэвсэгтэй холбоотой юмд татагдж орохоос сэргийлж. Нэгдүгээр хоёрдугаар Монгол улсын нутгийн зэвсгүүдээр цөмийн туршилт хийх, эсвэл цөмийн байгууламж бий болох, эсвэл цөмийн зэвсэгт ашиглаж болох тоног төхөөрөмж одоо янз бүрийн одоо зүйлүүдийг өөрийнхөө нутаг дэвсгэрээр гаргахгүй гэсэн. Дээрээс нь одоо манай хүмүүсийн хэлээд байдаг нөгөө цөмийн буш өшлөхгүй. Тэд чинь бүгдээрээ хуулиар хориотой шүү дээ. Арга тэрийг ойлгохгүй ингэх чинь гэдэг. Айл бахан шуум яваад байдаг уу? Айл гэзээний хуулиар хоригдсон сайхан амар тайван юм биш үү? Олон улсын гэрээ конвенцтой ч гэсэн Монгол улс нь нэгдээд орсон энэ дээр чинь хийхгүй шүү гэдэг ингээд заачсан. Ийм онцлогтой юм байгаа. Тэгээд энэ статусыг бол удаан хугацаанд дэлхийн олон орнууд манай энэ статусыг нэлээд судалдаг. Яагаад Монгол улс ийм зүйлийг зарлчих вэ? Монгол улсад энэ юу ашигтай бусад орнууд энэ юун дээр байж болох одоо ийм одоо нэг тийм бодлого гаргаж ирж болох уугүй юу гэж тэгэл нэлээд судалдаг юм л да. Тийм учраас. Зөв. За тэгэхээр ер нь бол сайдтайгаа нэлээд чухал асуудлын талаар ер нь нөгөө уулзахаас ингээд яжсэн энэ улс оронтой холбоотой аягүй чухал зүйлүүдийг асуулаа. Тэгээ одоо нэг хувийн чанартай асуучмаар байна. Юу гэхээр энэ их ажлын хажуугаар амарч ийн үү? Яаж амарч ийн? Яаж одоо өөртөө чөлөөт зав чөлөө гаргаж ийн? Ер нь ямар нэгэн хобби байна уу танд? Ямар хобби байна? Яг нэгэнт яг мэдээж хагасаа бүтэн санд бас аль болох гэрүүлтэй цагаа зарцуулах юм. Тэг ингээ анзаараад байхад ч одоо ингээл нөгөө манайхан чинь ингээд
Монголоос сайд майд ингээл улсын хурлын гишүүн ихэвчлэн нэгд өдөр нь ажилтдаг. Хагас бүтэн санд нь нисээд найшаага ирдчихдэг юм шиг байлаа шүү дээ, тий. Тэгэнгუთ та би амарж гинэ гэдэг ах чинь бас хэцүү байт юм шүү. Одоо би анзаараад ахад амралтын өдрөө гэдэг хаалгаачаа суугаад байж болохгүй. Тэгэл яг би яг тэгэж бодох байхгүй. Энэ элчин сайдууд маань амардаг юм болов уу гэж боддог. Яг хөө тэгээд ажил амралтаа зохицуулах бас шаардлагатай. Гэхдээ мэдээж одоо төрн үүрэг өгөө тийм альчил арга хэмжээ зохион байгуулалт юу гэж би амарч ийн гэдэг. Тийм шүү. Угаасаа манай албач өөрөө төрийн засгийн алба учраас бас би. Гэхдээ яг хоббиний хувьд бол одоо сүүлийн үед нэг аль болох тийм уулан талах ч юм уу тийм аль болох одоо жоохон агаарт гарах тэгжил жоохон цагаа өнгөрөх гэж л үзэж ин да. Тэгээс бас яг ингээд хагасаа бүтэн сайн болгонд ингээд гараад хоббигоо хөөгөөд ч юм ингээ явах бас жоохон яг 100 долларч байгаа учраас сая дугуун өмнө ажил гэр хоёрын хооронд дугуун өмнөх юм талтай заримдаа ажил гэрийн хооронд Айгуу гоё. Тийм зэгцгэр хүн байсан юм аа. Яг нэг гүдгүү дугуундаг гэдээ би яг бодоод ирсэн юм аа гэдэг. Тэгэхээр одоо яг олон улсын харилцаа дипломат чиглэлээр суралцж байгаа. Магадгүй залуучууд бас манай Good Morning Mongolia шоуг үзэж байгаа ах. Тэгэх юм бол тэр залуучууд зөвлөөд та нэг ийм ном уншаарай. Тэр залуучууд минь дүүнер минь гээд захиул одоо ямар ном бас санал болох. Эсвэл нэг ийм юм аа илүү анхаарч Тий. сураарэ гэд тэ. Одоо энийгээ би ингэж бодсон чинь ийм байсан шүү гэж. яг сонирхолтой асуулт байна. Тэгээд яг төрийн хүн нөгөө төрийн албанд ажиллаж байгаа хүн аль болох нөгөө төрийн албаныхан маань бас нэг уншаад үзчихвэл зүгээр юм уу та гэдэг нэг ном байт юм. Би өөрөө ч үзсэлтэй. Тэгээд одоо энэ хятад судлаач Болдоторгоо гэдэг байгаа та мэдхүүг. Тэгээд Болдотор багшийн номыг санаандгүй би надад нөгөө фейсбુક дээр үзэж байгаа ном байна гэдэг төрийн өдөртгөн чиглэлийн нэлийн их дээр бичигдсэн тийм уран зохиол ингэж хэлэхэд бас аашаа түүхэд одоо тийм ном байсан. Тэгээд би тэр номыг аваад уншиж үзсэн. Тэгээд би зүгээр залуучуудаа одоо ирээдүйдээ мэдээж бүгд л ямар нэгэн байдлаар бодлого шийдвэр гаргадаг төвшөнд очих гэж хичээж штэ тийм. Тэгэхээр тэр 3 улсын үлгэр гэдэг ном байдیں۔ 3 бат байгаа Монгол дээр орчуулсан Болдотор багш. Тэр номыг уншаад үзвэл их юм бодогдсон да. Би тэр номыг уншиж үзчихэд одоо энэ төрийн шийдвэр гаргах төвшөнд ямар алдаанууд гарч байгаа яг юуг бид нар туулаа явж байгаа гэдгийг тэр баг 1000 жилийн өмнө бичсэн юм. Вау. Тэр зөвхөн нэг юм 3 улс юм шиг юм одоо улсаар төлөөлүүлээд өөрийн төртөө тэг өөрөөрийн шийдвэр гаргаж байгаа. Эцэстээ тэр 3 улс хоорондоо тэнцээр байгаад 3 улсаас тис өөр улс гарч ирдэг. Өөр хүн өдөрдөж гарч ирдэг. Тэр тэгээд сүүл тэр төрөйг нэгтгэдэг ийм ном байна. Тэгээд тэр 3 улсын үлгэр гэдэг номыг бас уншаад үзэж хэлээ. Тэгэж өөр зөндөө номнууд бол оюутнуудад бол байж болно. Яг сүүлийн Солонгос ирснээс хойш Солонгосын Нобелийн шагналтай сая сүүлд 24 онд Нобелийн шагнал авсан ч гэсэн хэмжээний зохиолоор хан кан гэдэг. Тэрний цагаан хоолтон гэдэг ном байна. Англи дээр vegetarian гэдэг. Тэр номыг бас уншаад үзчих хэрэгтэй. Их сонин философитой бичсэн ном гэдэг. Яг тийм ямар ном нэ? Vegetarian гэдэг. Монгол дээр цагаан хоолтон гэдэг. Орчуулагдсан ханканы ном байна те. Хан кан гэдэг солонгосын бас нэлээд анхны одоо Нобелийн шагналыг авсан анхны солонгос. Вау. Тэрийг бас манай залуучууд уншаад үзчихвэл бас их тийм амьдралын харах өнцгийг их өөр харуулсан. Тийм их олон үйл явдлыг нэг дор харуулсан. Тэгээд тэр дотор яаж хүн одоо амьд өсөж гарч байгаа тухай нэг тийм. Стас нархалтай ном. За, Good Morning Mongolia шоу маань одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос гараад Өдөрөндөх Солонгос улсын нийслэл Сөүл хотоос яг одоо Монгол улсын элчин сайдын яамны одоо байран дээрээс эрхэм сайдтайгаа бас уулзахын завгүй ажлын хажуугаар уулзах завшаан олдож ярилцж чадсандаа үнэхээр баяртай байна. Тэгээд Good Morning Mongolia шоуг Star телевизээр үзэж байгаа 91.7 радио долгионоор мөн Facebook лайваар үзэж байгаа. Тэгэхээр энэ сонсогч үзэгчтэй Монголын нийт ард түмэнд хандаад ханыг гоё мэдлэгээ ишүүлж өгөөч. Тэгээд бос руу байнга зорчих. Тэгээд нэвтрүүлгийн хамтдаа бүгд хамтаа ярилцгаа жаргая тий. Босгоё. Тэгээд танай хамт олныг бас элчин сайдын ямыг зориод бас нэг хагас өдрийн ч гэсэндээ те бас нэвтрүүлгээ хийгээд бас олон иргэд рүүгээ бас энэ хандсан ийм одоо
соёнгийн гэр бүл хүлээж аваад бас баярлалаа талархаж байна. Тэгээд Гэлээ. мэдээж одоо өөрөө энэ газар ажиллаж байгаа амьдарч байгаа хүний хувьд иргэдтэй хандаад эхлэхэд жоохон хариуцлагатай л хэдүүлээ аялж. Тэгээд энэ маань эргээд бас дараагийн нөхцөл байдлыг бий болгоход бас нэлээд дөхөмтэй болохоор байна шүү. Тэгэхээр иргэд болгон маань бас Монгол гэдэг нэрээ бодоод тэгээд сайхан аялаад амраад тий өөрийнхөө зорилгоо биелүүлээд ингээд бас ирж байгаасаа л гэж хүсэж байна. Мэдээж бүх Монголын үзэж байгаа үзэгчд та бүхэндээ тэгэл сайн сайхны бүхнийг л хүсэж шүү. Бид хариуцлагатай хичээх юм бол манай улсыг төлөөлж байгаа элчин сайд бол ирүүхт ирэхээрээ л ичээгээл энэ баг хамт олон бол ингээл зүтгэл явж байгаа юм байна. Тэгээд энэ энгийн хүн байд юм байна. Ингээд хажууд нь суугаад ярихад одоо нэг элчин сайд ихээр сүрдэхгүй юу? Тэгэл нэг богоноос бууж ирээд л одоо өө хаа гэдэл те. Нэг сүрдгийн байх гэсэн чинь зүгээр нэг өө юу вэ манай гэл ингод бид нар чи айгу ингээд нөгөө шоуныхаа сэтгэл рүү айгу ороод. Айгу тийм. Шоу маягийн Ярилцлага айгу тухтай сайхан байлаа. Баярлалаа тань. Жохон нэг тийм хамаа намаагүй ярьсан юм шиг харагдсан бол уучлаарай энэ үн чинь өөрөө юм байна. Тэгээд юм байна. Монгол Солонгосын хооронд бас соёлын гүүр болж ажиллаж байгаа энэ хариуцлагатай албанд бас ажиллаж байгаа танд баярлалаа. Тэгээд таны цаашдын ажил үргэлт өндрөөс өндөр амжилтыг хүсье. Нийт монголчуудынхаа өмнөөс эрүүл энхийг хүсье. Хамгийн гол нь эрүүл энх байж Гэж яах вэ? энэ их сурсан эрдэм мэдлэгээ бид бүхний төлөө илүү өшөө ингээд ашиглах хэрэгтэй байна. Бидний төлөө эсэн ингээд эрүүл сайхан байж энэ үйл хэрэгээ амжилттай сайхан үргэлжлүүлээрэ гэж хүсье өрөөдөө. Тэгээд ич сайтайгаа ярьсан эсхийг үгээр өндөрлөе. Тэгээд Монголын шоу үргэлжлэж байна. Гэгээлэг нэгэн өдрийн эхлэлийг хамт тавьсан сонсогч үзэгч танд баярлалаа. Энэ өглөөний химнэл таны зүрхэнд сэтгэлд үлдсэн гэдэгт бид итгэлтэй байна. Маргааш өглөө бид та бүхнийг дахин нэг сонирхолтой сэдв, цааш мэдээлэл хамгийн шилдэг дуу хөгжмөнтэйгээр яг энэ дээр хүлээж авах болно.